За намайг Мая гэдэг. Би сүүлийн жилүүд бол бизнес коуч гэдгээр илүү их танигдж байна. Одоо бол хувийнхаа бизнесийг хийгээ явж байгаа юм өсгөө хувийнхаа компанийг үүсгэн байгуулаад 6 дахь жил дээрээ амжилттай удирдаад өсгөөд хилээд явж байгаа. За эндээсээ сурсан мэдлэг уур чадвар туршлагаараа өнөөдөр хувийнхаа бизнесийг хийж явж байгаа юм бүсгүүчүүдэд зориулж коучинг өгдөг, чиглүүлэг өгдөг. За ийм ажил хийдэг хүн байна. За миний илтгэлийн гол санаа бол орлогоо өсгөхийн тулд эхлээд өөрөө өсөх гэдэг ийм одоо сэдвтэй. За миний итгэж үнэмшдэг зүйл юу юм гэхээр чи өөрөө орлогоо өсгөхийн тулд илүү их мэдлэг, илүү их туршлагатай байх хэрэгтэй. Чиний өнөөдөр олж байгаа орлого бол чиний мэдлэг туршлагатай шууд холбоотой гэж би одоо итгэдэг. Одоо хүнд одоо тэр мэдлэг, ур чадвар, туршлага нь илүү сайн байж аж илүү их мөнгийг хүсэхтэй, илүү их мөнгийг олох тийм боломжтой болдог байхгүй да. Тэгэхээр энэ одоо сургалтанд орж ирснээр олон илтгэгчдийн, олон одоо үзэл бодол, туршлага тэдний зөвлөгөө, тэдний одоо чиглүүлгүүдийг чи одоо нэг доор тэгээ буст хийж тархиндаа ингэж авах, тэгээ ингэ дүүргэх юм боломжтой байхгүй. Хүмүүс болохоор ингээд мөнгө хүсэх нь буруу гэж боддог. Мөнгө хүсхийг одоо шуналтаа, мөнгөтэй хүмүүс байлаар, мөнгөтэй хүмүүс атгах хүмүүс санаатай тий хүнийг яаж ч магадгүй гэж ингэж үздэг. Гэтэл өнөөдөр бид нар мөнгөгүй болвол тий хэдий одоо мөнгөгүй байдал нь одоо гоё, сайхан, одоо сайхан сэтгэлтэй гэл ингээл одоо сайхан зарлан тунхаглаад ингээд явсан ч гэсэн хамгийн сайхан магтаалыг хэлсэн ч гэсэн өнөөдөр яг үннийг хэлэхэд мөнгөгүй болвол хүүхдэд ямар ч хоол авч өгөх боломж алга, сургуульд нь оруулах боломж, хувцаслах боломж алга тий тэгэл бүр ядахтаа нийтийн 0-д ороод бизнес авч одоо боломжгүй байна шүү дээ. Энд чи капитализм юм. Тэгэхээр бид нар энийгээ ингэж ихний ээлжинд ойлгох ёстой байхгүй юу да. Түүнээс биш учиргүй ингээл те одоо мөнгөтэй хүмүүс шуналтаа ийм тийм гэл ингээл ингэж хэлснээрээ өөрийгөө ингээд амар хойшин татчихдаг. Тэгэхээр ихний ээлжинд бол нэлээ юм open mindsetтэй те нэлээ юм задгай сэтгэх нэрээ тийм штэ гэдэг нэг ийм бодолтой болоод эндээс гараасаа гэж хүсэж байна те ингэж сэтгэлээрээ өөрчлөөсөө гэж хүсэж байна. Би яг ингээд нөгөө өөрийн мэдлгүүгээр одоо сэтгэлийнхаа дуудлагаар те ингээл хүмүүс тусалчи, олон хүн буян болчи. За тэгэл өөрийнхөө хүүхдүүдэд хүртэл өгөөчтэй юм хийчи гэдэг нэг ингээд амар гой тэмүүлэлээр ингээд нийгмийн салбараас бизнесийн салбар руу ингээд юу ч мэдэхгүйгээр харахгүйгээр дотоод аваа орцсон байхгүй юу. Тэгээ орсныхаа дараа бол өстой амар гой ингээд тэмүүлэлээр нэг жил өнгөрөөсөн. Тэрний дараа бол өстой жинхэнэ одоо төлөвлөлт байгаагүй, мөнгөнийхөө учир ойлгоогүй, тий одоо стратеги байгаагүй, хаашаа хүрэх нь ойлгомжгүй байсан. Маркетинг борлуулалт одоо юу гэдэг ч юм дээ тий энэ бизнесийн салбарт хэрэглэгддэг зүйлсүүдийг юу ч мэдэхгүй байсан байхгүй. Энэ тоолондоо маш их суралцсан. Тэгээ ингээд энийг ярьдаг, цогцоор нь ярьдаг ийм хүмүүс хаана байна гэл ингээд даанч харамсалтай тухайн үед байгаагүй л тий. Тэгэл ингээд хүн хүний ярьж байгаа юмнууд тэгээ маш олон номнууд уншсан. Тэгэл тэндээс өөрөө ингээд боловсруулж аргаа гаргаж ирэх гэж бас ингээд зүдэрсэн, нилээх зүдэрсэн. Ингэж явж байхдаа одоо би чи ингээд тий ямар ч туршлага мэдлэггүй ийм хүнд ингээд нэг хүн гарч ирээд зааж өгөөд за энэний дараа ийм юм болдсон шүү. Тэрний дараа тэгдэж шүү. За энийг ингэж хийвэл дээ шүү. Үйлчлүүлжтэй ингэж харьсан дээ шүү. Тэ одоо харилцагчтай ингэж халамжлаараа за тэг гих мэтчтэй ингээд нарийн зүйлсүүдийг ингээд яг амьдралаас нь заагаад ингээд хилээд цогцоор нь ингээд заагаад өгч хүн энэ төр одоо байвал ямар гоё вэ гэж бодож исэн байхгүй. За нэгдүгээр урилга ирсэн. За урилга ирсний дараа бол ботож үтсэн тий. Тэгээ нөгөө талаас монголчуудад бол яг ингээд нэг хөрөнгө оруулалт, мөнгө, төгрөг, санхүү, тэгээ орлогоо нэмхийн талаарх суурь мэдлгүүд маш бага байдаг. Үнэхээр сул байдаг. За хүмүүс тэгэл олсон 5 цааснаас нэг хадгаламж хийдэг нэг юм дадалтай одоо л болж эхэлж штэ тий. Тэгээ хадгаламж нь нэг жоохон ингээд нэмэгдээд ирэх үед тэрүүгээр яг юу хийх вэ гэдгийг хүртэл ингээд мэдэхгүй сууж байна. Тэгэхээр ялангуяа энэ мөнгөний сэдв, ялангуяа энэ орлогоо нэмэгдүүлэх тий, нэмэлт орлоготой болох, энийг өсгөх хуржуулах энэ сэдв бол монголчуудад бол өстой ABC-гийн заах одоо зайлшгүй хэрэгцээтэй байна. Тийм учраас энэ урилгыг хүлээж аваад ийшээ ингээд оролцох болсон шүү тий. Энэ илтгэлийн сэдвийг сонгож авах болсон шалтгаан нь миний байнга цээжин дотор бодогддог, тархин дотор бодогддог, өөртөө тавьдаг шаардлага, дээрээс нь бусдад ингээд түгээдэг зүйлтэй амар холбоотой байхгүй юу. Тэгэхээр хүн одоо орлоо нэмэхийн тулд эхлээд өөрийнхөө тэр нэг туршлага, ур чадвар, мэдлэгээ нэмэгдүүлээч, тэр нарийн мэргэжлүүдийг эзэмш, тэр нарийн ур чадваруудад суралц. За ингэжээж ерөнхийдөө мөнгө хүсээ суувал энэ одоо логикийн хувьд амар зөв зүйл аахгүй да. Орчин үеийн залуучууд маш их ур чадвартай болцсон байна, мундаг болцсон байна. Энэ хооронд чи энэ өрсөлдөөний зах зээл дээр бас одоо ялах хэмжээнд тий өөрийгөө бас авч тавих хэмжээнд бас ингэж очих
ёстой. Тэгэхээр энэ ингээд миний хаасайгүй яриад явдаг, номолдог эргэн тойрныхоо хүмүүсттэй ингээд одоо шалтанд оруулдаг ийм сэдв байхгүй. Тэгэхээр өөртөө бас энэ стандартыг би байнга тавьдаг. Тийм учраас энэ сэдв бол хамгийн дөрөв нь энэ хүмүүст хуваалцах ёстой сэдв гэж орж ирсэн. Ер нь бол орлогоо өсгөхийн тулд өөрөө эхлээд сайн суралц. Сайн одоо тэр хийж чадж байгаа хүмүүс дотор нь яв. Тэр хамт олон дотор нь ор. Тэгээ өөрийн гэсэн туршлагатай бол бити ингэж хоошин суу, бити сандлын араар ор. Тэгээ өөрийгөө бити ингэж сул дорой гэж гол хийгээ чадсан мэдсэн энэ хүмүүстэй ингэж жоохон ойртож очиод эндээс нь суралцах те. Ийшээ ингэж өөрийгөө бас зарим тохиолдолд ингэж хүүтэн ус руу түлхэх энэ амар чухал шүү. За ингэжээж л дараа нь тэр чиний сурсан мэдсэн зүйлсүүдээр чинь орлогоо олох. Тэгээ сайжруулах, эсвэл нэр алтартай болох, эсвэл нэрээ одоо түгээ ихтэй, эсвэл нэг нээлт гаргаж авах одоо юу гэдэг энэ болгон чи ингэж орж ирнэ. Түүнээс ингэж бити ингэж хоошоо суугаараа л гэж одоо уриалмаар байна да.